За юу байна? За юу байна да сүүлийн үед фэйсбүүкээр ямар ховж байна. Тэгээд сошиал орчинд чинь сонирхолтой байна өө сонгуулийн болон одоо нөгөө нэг манай инфлюенсер одуудын айгу янз янзын сонирхолтой юм их л болж байна. За нөгөө нэг гурав манай нөгөө нэг дээрлэхэлтийг юу лээ дээрлэхэлт дэлгэрэх ёсгүй аяны одоо үндэслэгч гурав байгаа штэ. Мишель, Дээри Немо гурав, үндэслэгч Ааха. шиг. За нөгөө гурван маань мэдээлэл хийжээ. Нэг сарын хугацаанд бид нар чимээгүй байлаа. Одоо тэгээд ингээд цагдаагаар яваа шалгагдаж малгагдаад гэрч мэрчээ дуудаад ингээд юу яасан чинь бид гурав ингээд буруугүй гэж гарсан. Гинэ. Энд дэр чи ямар бодолтой байна? За тэр уучлалт гуйхыг нь харсан. Тэр нөгөө нэг анх битсэн охин бол Америкт байдаг гэд өөртөө уучлал дээрээ чилж илээ тий. Тэгээд анх битсэн охин нь өөрөө гомдол гаргаагүй бол угаасаа хин нэгэн гомдол гаргаагүй бол цагдаа дээр зэрэг шалгадаад нэгдүгээрт хэцүү, хоёрдугаарт бүр хугацаа өнгөрсөн учраас тэрийг батлах зүйлс байхгүй л дээ. Тэгээд цагдаас ямар ч байсан үнэхээр дуудсан л юм байна тий. Тийм юм байна. Дуудсан л юм шиг байна. Юу яад юм бах та. Одоо нөгөө нэг ингээд амар вайрал болоод хүмүүс ингээд бөөнөр анхаарал эренгүүт шалгагдах хэрэгтэй юм болоо. Яг тэр ингээд фэйсбүүкээр явж байгаа мэгэнт ингээд шалгаад онд юм бол одоо үнэхээр тийм болсон уу үгүй юу гэж шалгад юм болоо. Тэр чинь болсон болоод тэр хүмүүс өөрснөө үгэн тэгж бичиж байгаа шүү дээ. Тэгээд яг хөө хэлц хугацаа гэж байдаг л бах. Тэр нь дууссан байсан ч гэсэн тэр хүмүүс одоо ингээд өөрийнхөө төлөө дуурж байгаа нь бол зөв шүү дээ, тий. Тийм гомдол гаргаагүй байхад цагдаагаас бас ярддаг л юм байна тий. Одоо хин нэгэн гомдол гаргаж ээж заавал холбогдохгүй захим гэмт хэрэгтэй энэ төр тэмцэх албаныхан холбогдсон болоо өөрсдийнх нь нэр хүндэд халдсан гэсэн бол зүйлэр биш юм шүү гэлээш тий. Тийм баг нийгэмд нөлөөлөд байгаа учраас гэдэг шиг байсан тий. Тэгэхээр яг тэр захим юутай холбоотой л. Гэтэ эдгээр яг уучлал гуйсан гэхээсээ илүү миний бодлоор бол зүгээр мэдэгдэл хийсэн те бид гур буруугүй байсан гэсэн мэдэгдэл айгүй сонио. Тэгэд яг нэг ижилхэн тексттэй нэг зохиол бичүүлсэн юм шиг те гурвуулангийнх нь хүүхдүүд рүү ингээ хүмүүс дайрна гэж байх уу одоо мэдгүй. Би бол энэ гурыг дээрлэдэг байсан л гэж бодож байгаа. Ерөөсөө тийм огт дээрлэхээгүй үнслэхгүй юм хүн ярихгүй хэрвээ тийм байвал яг тухайн цаг мөчтөд нь хэлнэ шүү дээ тий. Баримттай үндэстэй энэ гурыг тэгээд ганцхан ч хүн биш нэлээд олон охтууд угаасаа дээрлэдэг байсан гэж ярьжсэн. Ер нь Суйсийн дээрлэлтийн тухай асуудлыг чи өмнө нь сонсч байсан уу? Сонсч байсан. Манай одоо холын хамаатны дүү хүртэл сурж байгаа. Тэгээд ингээд хөхөө гарга гэдэг мэдэг гэдэг амар юм ер нь сонсч л байсан. Харин тий анх энийг нөгөө би ер нь анх Positive Mongolia-г эмхтэй байдаг шүү дээ тий. Хин гэдэг үлээ? Positive Mongolia-гийн хос хоёрын Дөлгөөн үү? Тийм дөлгөөн. Дөлгөөн анх одоо 2000 хэдэн он юм бэ? 15 он тийм үү? Энэ Суйсийн дээрлэлтийн тухай яг анх гаргаж биччихсэн байхгүй. Би тэгээд тэрнээс хойш Positive Mongolia-г дагж ирсэн. Тэн дээр болохоор ингээд манай Суйсийнхан ингээд игнээд жагсаад зогсоож байгаад хөхмөхөө гарга гэдэг тэгээ хүрдэг байсан. Айгу тийм дарамттай байсан болохоор би Суйсээс гарсан жилөө нэг тиймэрхүү утгатай юм бичсэн байсан. Тэгээ нэг удаагүй 7 хоногийн дараа одоо нөгөө Суйсийнхан чинь тэр чигээрээ баг орж ирээ сургуулийн нэр хүнд халлаа маллаа гэсэн юм уу да. Нөхөр нь хүртэл өмөрөөд нэг видео оруулж ирсэн байхгүй юу. Тэгээд тэр постоо ямар ч байсан устгацсан. Тэгээ би анх яг тэр Positive Mongolia-гаас ер нь Суйсийн дээрлэлт байд юм байна гэдгийг мэдэж авсан л та. Одоо тэгээд яг Суйс одоо ингээд тэр нэг дэглэмж гэдэг юм уу нэг тийм яриад байгаа тий. Их сургууль болгонд ер нь яг тийм байдгүй гэвэл бас үгүй шүү дээ. Бид нар их сургуульд байхад гоё зүгээр л гоё байдаг байсан шүү дээ. Тэгэхээр яг энэ нэг Суйсийн л өөрснийх нь асуудал болчиход байгаа. Тэгэхээр бидний нөгөө нэг ах トゥ шиг холбоотой энэ төр гэл манай урлагийн тоогоо могоо гэдэг нэг юм байдаг шүү дээ тий. Одоо энэ урлагийнхны яриад тэр юм л юм шиг байгаа юм да тий. Тийм тэгснэ одоо энэ охин бичсэн байгаа байхгүй хүүхдүүдээрээ төрөө байрж өрөвдүүлэх гэсэн явцгүй тактиктай нэг хэсэг нь ойлгохгүй баахан өрөвдөж дагаж намирн үз. Хин л энэ хоёрын хүүхдийн сургууль цэцэрлэгийн зургийг нь явуулаа л гэжтэй. Уушлал гуйсан бол ажил төрлөө хийхгүй бол хэцүүдэд байсан биз. Гэтэ яг уушлал гуйсан уу? Надад яг уучлаарай гэж юм шиг санагдаагүй. Яг гол хүмүүсээсээ уушлал гуйж чадахгүй арчаагүй. Яг үнэ. Яг гол хүмүүсээсээ уушлал гуйгаагүй байхгүй.
бараг дээрлэхэж байсан хүүхдүүдээ худалж олгоод хайчихлаа. Яг тэгсэн шүү дээ, тий. Бид нар буруугүй юм бэлээ. Цагдаагаас ингээд буруугүй гэдгийг наталсан. Тэгээд угаасаа яаж ч чадсан. Тэгэл өдөр болго хөхний золтлон зодоод байна гэж юу байх вэ гэж хэлж байгаа байхгүй. Тэр чинь өдөр болгон гэж тэр охин хэлээгүй шүү дээ. Дээрлэгтэй байсан гэдэг чинь өдөр болгон гэсэн үг бас биш байхгүй. Тэр чинь 7 хоногт нэг удаа юм уу 14 хоногт нэг удаа юмд гүйчээд иргэд чинь өөрөө дээрлэлт мөн шүү дээ. Тэгээд Санград явуулдаг байсан гэж Мишель өөрөө баж ялтад орохдоо ярьсан юм билээ шүү дээ, тий. Сангар явуулдаг байсан гэдэг. Бид нар яг уучлалт гуйж байгаа нь яг ингээд та нарыг ийм тавгүй байлд оруулсан дуучлаарай. Сүйсийнхаа багш хамт олноос уучлаарай. Нэр хүндийг нэгсэн гэдэг нэг тийм сонирн байсан. Би энэ гурийн уучлалтыг бол уучлалт гуйж ийн гэж бодоагүй. Нэг утсан дээр бичсэн тэмдэглэлээ эсвэл нэг гайгүй хүнээр бичүүлсэн зохиолоо ингээд нэг гурван талаас нь зэрэг ярьж байгаа юм шиг айгу сонир үйлдэлсэн. Тийм шүү дээ. Яг дээрлэгчсэн тухайн үед хөхнөц болоод ингээд сэтгэл зүйн гэмтэл авч ирсэн. Тухайн үед өөрийнхөө одоо мөнгөгүй те 100 төгрөг авчаад Санграгийн яаж авандаа гэд бодоод явж байгаа тэр хүүхдээс уушлах хэрэгтэй байхгүй яг үнэндээ бол тэрнээс бид нар одоо нэг үзэж байгаа ч юм уу ингээд нэг 2 өдөр ингээд нэг вайрал болоод орхичж байгаа ийм юм хүмүүсээс бол нэг уучлахгүйгээр дахиж сануулж мануулаад тэг шаардлага байхгүй. Яг гуйх ёстой хүмүүсээсээ гуйх ёстой шүү дээ бид нар бол те. Тийм шүү дээ. Тэ. Тэгээ яг энэ юу нь бол энэ охин бас бичсэн байгаа байхгүй. Энэ тайлбар нь цаашлаад уушлахгүй гэхээсээ илүү доромжлол байна гэд. Энэ л яг үнэндээ бол зүгээр л доромжилж байгаа юм шиг л надад санагдсан. Хүн ер нь уушлахгүйгаа сурчих хэрэгтэй л дээ. Одоо тэр манай нөгөө про ануу байна бас. Уйлал тий уйлал ингээл юу би нэг багшийнхаа төлөө бөөрн татчаад юмаа хулгаасаа битгий намайг хулгаач гэж адлаад гэсэн хэрнээ уучлаарай тийм ээ би хулгайлцсан юм а гэсэн одоо нөгөө бурууга хүлээх чадамж юусоо байхгүй байгаа байхгүй юу? Тийм уучлаарай гэд нэг паблик юм оруулж болно шүү дээ. Би тийм нэг солонгос сууч нэг тонгож бүхийг нь цаашаа. Гэхдээ ер нь бол уучлаарай гэж нэг сайхан үг хэлцдэг байх хэрэгтэй байхгүй юу яг? Тийм ерөөсөө уучлаарай гэдэг үгийг про анууч хэлээгүй байсан. Одоо UA урангооч гэсэн тий ээж нэрийг сонирн байдалтай ингэж ярьснаа араас нь уучлалтгүйг байсан. Энэ бол улс төрийн тоглолт могололт ч гэсэн. Тэгээ ер нь бол дэлхийгээр дүүрэн гэж хамгийн зөвөн байхгүй тэрний. Тийм дэлхийгээр дүүрэн нэг байдгал нэг ээж гээд тэрнээс яг нөхцөл байдлын хувьд бол өөр ээжүүд бол байгаа л да тэрийг бол мэдээж ойлгож байна. Гэхдээ дэлхийгээр дүүрэн гэж өөрөөс нь бусад бүх ээжүүдийг хэлж байгаа юм шиг л надад санагдсан. Тэгснэ уучлаарай би буруу ашиглажээ. Уучлаарай гэж хэлсэн болов. Тэгээ Проногийн хувьд ч гэсэн за би ийм олонний танил хүн байж санамсаргүй ч гэдэг юм уу юу гэдэг те ингээд хулгай хийсэндээ уучлалт хүсэж байна. Дахиж ийм гарахгүй ч гэдэг юм уу те. Юу гэдэг нэг ямар ч байсан албан ёсны уучлалт гуйж яагаад болдгүй юм бол энэ одоо алдартай хүмүүс те. Одоо энэ бодвол нэг уучлалт гуйхаар нэг юм унчих гад байдаг санагдаад байт юм болоо да. Тэрнээс тэр одоо нэг ямар нэг юм болонгууд нэг юм өрөвдөлттэй тактик ашиглаад монголчууд өрөвч гэсэн шиг байх юм те. Үнэхээр хүүхдүүдийн сургуулийн ингээд зургийг явуулж байвал тэр хүмүүсийг одоо цагдаад дахиад шалгуулж болно шүү дээ. Намайг занал хийлээ те. Хүүхдүүдийг маань инглээ. Тэгээд тэр одоо ажлаа сүрхий хийгээд байгаа цагдаагийнхан тэрийг нь олж болдгүй юм уу? Тэр санал хийгээд байгаа тий 3 хүний хүүхдүүдийн сургуулийг нь гадаа нь хүлээж байгаа зургийг нь аваад манай өнөөдөр Монголд яг хуу янз бүрийн гэмт хэрэг гардаг л та тий. Гэхдээ Япон ч юм уу одоо Америк шиг тий амар serial killers ч юм уу бүр юм stalker донтой тийм хүмүүс харьцангуй гайгүй манай нэг юм тийм зав байхгүй бидний амьдрал өөртөө ажил хийхгүй болвол амьдрах ямарч боломжгүй байгаа учраас тэр гурийн ингээд сургуулийг нь хайгаал араас нь хөөгөө явж идэг тийм хүн байвал цагдаад тэр тухайд нэг бол мэддэг хэрэгтэй. Гурвуулаа ийм мэддэг хэлж ийн гэхээр тий аль нэгнийхэн хүүхдийн сургууль дээр очичоод та нар ингээд дээрлэхсэн учраас танаа хүүхдийг ингэнэ гэж явж байгаа хүн байх уу? Яг үндэ тийм завтай хүн байхгүй шүү дээ. Монгол хүний сэтгэл зүйд тийм юм баг төсөөлөгдөхгүй байна. Тий Америк байгаа шиг. Өөрсдөө ингээд шууд ярьж болно. Хүүхд бид нар ч юм бол бас арай онцлог ард хүмүүс шүү дээ. Өөр улсууд шиг нэг тэгж хүүхдээр нь занал хийх нь бараг байхгүй тий. Ихэнх Монгол хүмүүс бол хүүхдэд айгу хайртай. За яг хүүхдтэй холбоотой гэмт хэрэг
гүүд гардаг л та мэдээч хэрэг. Гэхдээ яг ийм олонний танил хүмүүстээр бол хүүхд чи энд явж шүү мовд шүү энэ төргээд тэгдэг сайко хүмүүс одоо байхгүй л гэж би бодож байна. Тийм шүү дээ. Одоо энэ про ануг хүртэл өмөрж байгаа зарим нэг хүмүүс хөөр хэмээн 3 хүүхэдтэй хүнийг яах гэсэн юм дэ та нар манар гэж тэгээд хэлнэ шүү дээ тий. Манайхан чи тийм л хүмүүс шүү дээ чаавс гэж. Тэгж яах чи нэг хүүхдэрээ төрөө барайл худлаа. За яшгаал гэж бодогдсон. Немо Мишель Жери бас энэ айраа ядж хахад яах гэж байгаа. Та нар угаасаа тэнийг ядаргаатай дээрлэхүү бас хулгаач гинэ. Йоо хөрх юм. Гэтэ үнэхээр мэдгэдэл нь хүртэл тийм дээрлэхүү байсан яг үннийг хэлэхэд. За наанаас үе гэж эмэгтэй болохоор бас бичсэн байсан. Хүнсний скотчийг ёс зүйгүй тамирчид тайлаа нарийнхан харагдуулахын тулд усны хувцас болон дайсансныхаа дотуур трик болгон хэрэгэлдэг. Бөөр таталтанд хүнсний скотч хэрэгэлдэг мэдэхгүй юм байна. Бүр л их өвдөх биш шүү гинэ. Дээр дооргүй хулгайч худалч спортын ёс зүй дүрм журм гэж түүч алгаа гинэ. Тийм ээ, ер нь бол энэ бас уучлалт гуйхал хэрэгтэй. Өнөөдрийн сэдвч гэж хоёулагийг ярих юм болохоор за одоо ингээд уушлал гуйж чаддгүй юм байна хүмүүсээ гэж хэлэх гээд ерөнхийдөө ярьсан байгаа. Тэгээд олны танилж гэлтгүү одоо бүгдээрээ ч гэсэн дор бүрнээ ингээд үнэхээр буруу юм хийгээд буруутай санагдаад тэр хүнийг ингээд ямар нэгэн байдлаар шархлуулаад гомдоогоод тэгсэн бол би бинээсээ бас гоё сайхан уушлал гуйчдаг байя. Өөрөө өөрийнхөө одоо тэр үйлдэл хэлсэн үг бүх юмдаа хариуцлага хүлээх чадвартай байя гэж хэлмээр байна. За тэгээд бүгдээрээ дараагийн бичлэгээр уулзцгаая. Баяртай.